Одоо студиуд зочтой ураад байгаа юм. За зүүн баруун гартлын хамгийн захаас танилцуулъя. За Монголын мэрэгсэн нэгтлэн бодогчдын институтийн гүйцэтгэх захирал Нацаг Дорж. За түүний нааталд Монголын аудиторуудын холбооны ерөнхийлөгч Жигдэн. За мөн миний баруун гар талд үндэсний аудитын газрын стратегийн удирдлагын газрын захирал өгөөд тэргүүлэх аудитор инх болноор өнөөдөр студид ирсэн байгаа юм а. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр нэг үгнээс өнөөдрийнхөө нэг сэдвээр ярилцлага эхлэе гэж бодож байна. Өөрөөр хэлэх юм бол найдвартай, хараат бус, бодтой байх. Энэ бол яг аудитор болоод аудитын байгууллагын хамгийн гол зарчим болов гэж боддог. Тэгвэл яг өнөөдөр аудитын байгууллага болоод аудиторууд энэ зарчимдаа одоо нийцэж чадж байна уу? Хүрч чадж байна уу? Эндээс яриагаа эхлэе гэж бодож байна. Танаас эхлэх үү? Ер нь аудитын алтан зарчим. Аудитын байгууллага оршин тогтнорын. Аудитын байгууллага өөрөө олон нийтэд итгэл үнэмшилтэй байхын гол үндэс бол хараат ус байдал. Тийм учраас энэ бол олон хууль эрх зүйн баримт бичгүүдээр баталгаажсан, дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн ийм одоо мөрдлөг болсон ийм одоо дүрм журамтай ийм ажил л да. Тэгэхээр Монголын аудитын байгууллага өнөөдөр үүсэж байгуулагдаад 5-6 жил болж байна шүү дээ. За ингээд энэ хугацаанд бол бид мөн л одоо дэлхийн одоо энэ аудитын байгууллага яаж үүсэж хөгжсөн улс орнуудад яг л тэр зам ёсоор явсан. За энд бол олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэдэг энэ томоохон байгууллагууд бидэнд бас одоо тусалцаа үзүүлж энэ чиглэлээр бид суралцаж энэ ажлыг зохион байгуулсан. За энэ байгууллагыг бий болгож цааш нь одоо авч явах, боловсруулах, ёс зүйн сахиулах, үйл ажиллагааг нь одоо зохион байгуулах юм одоо мэргэжлийн бус байгууллагуудаа Монголын мэргэжлийн нэгтлэн бодогчдын институт, Монголын аудиторуудын холбоо гэдэг ингээд энэ төрийн бус мэргэжлийн байгууллагуудаа байгуулсан. За дараа нь одоо энэ Монголын одоо төрийн аудитын байгууллага бий болоод ингээд одоо явж байна. Зөв. За тэгвэл бас яг дотор нь ажиллаж байгаа хүмүүсийн хувьд аудиторын хувьд тийм ээ. За мөн тэр мэргэжлийн нэгтлэн бодогчдыг бас бэлдэж гаргадаг мэргэжлийн нэгтлэн бодогчдын нэгдлийн хувьд бас ямар байр суурьтай байдаг вэ энэ дээр? Хараат ус байна гэдэг маань аудитын амин сүнс тийм. Тэгэхээр баталгаажуулах үйлчлэг болохын хувьд аудит маань баталгаажуулах үйлчлэгэнд хамрагдж байгаа аж ахуйн нэгж байгууллага хуулийн этгээд нөгөө талаасаа мөн түүнийг ашиглаад шийдвэрээ гаргаж байгаа удирдлага аль альнаас нь хараат ус болохыг хэлж байгаа. Тэгэхээр энэ хараат ус байдал маань өнөөдөр Монгол улсын хувьд хангаж чадж байгаа нүг үү гэдэг маань бас салбараас хамааралтай байх гэж би бодож байна. Миний хувьд бол тухайлбал бизнесийн салбарт, хувийн салбарт бол харьцангуй хараат ус аудит бол боломжийн хэмжээнд явж байна. Хэрэглэгч маань ч гэсэн хараат ус байхыг хүсэж байна. Аудитыг гүйцэтгэж байгаа аудиторууд маань ч гэсэн хараат ус байдлаа өнгийн дүгнэлт өгч чадж байна. Улсын салбарт бол манай олон нийт ч гэсэн өөрөөснөө бас хувийнхаа дүгнэлтийг өгч байгаа багтай. Хэрэглэгч маань үнэхээр хараат ус байдлыг хангуулж чадж байна уу юу? Аудиторууд маань үнэхээр хараат ус байдлаар үнэлгээ дүгнэлтээ өгч чадж байна уу юу? Баталгаажуулаад хийж байна уу гэдэг маань нэг асуудал болох ба. Гэхдээ аль нь дээр нь улсын ч байх, хувийн салбарт бол хараат ус байдал өмнөх цаг үетэйгээ харьцуулаад тодорхой хэмжээгээр ахистэл дэвшил гараад хангалтад явж байгаа гэж ойлгож байгаа. Ялангуяа энэ олон улсын байгууллагаас гаргасан стандартууд, шаардлагууд байна те. Сүүлийн үед бол одоо манай Монгол улсын хэмжээнд олон улсын санхүүгийн болон бусад байгууллагатай өргөнөөр хамтарч ажиллах болсон энэ цаг үед бол олон улсаас ч гэсэн хараат ус байхыг хүчтэй шаардж байна. Яг энэ чиглэлээр манай үндэсний аудит ч гэсэн тодорхой хэмжээний ажил зохион байгуулад хууль тогтоомжтой өөрчлөлт оруулах санаас хэрэгжээд явж байгаа. Тэгэхээр цаашд бол энэ хараат ус байдал бол аль салбартнаас тодорхой хэмжээгээр тусгалаа болоод олон бүр төвлөрдөг болох байгаа гэж бодлоо. Одоо хуульд өөрчлөлт оруулах гэдэг явж байна гэж байна. Ямар одоо өөрчлөлт оруулах гэдэг юм бол? Ерөнхийдөө бол саяны түрүүчийн асуудалтай уялдуулаа ирэх гэж бодож байна. Найдвартай, бодтой ийм мэдээллийг өгөхөнд бол хараат ус байх ёстой гэдэг шаардлага хамгийн түрүүнд явагддаг. Хараат ус байх асуудал маань тухайн аудитын үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага нь өөрөө хараат ус байх ёстой. Санхүүгийн хувьд хараат ус байх ёстой. Аудит хийж байгаа ажилтан буюу аудитор нь хараат усаар дүгнэлтээ гаргах ёстой гэдэг ийм одоо шаардлага стандартууд бол улсын түвшинд яригддаг. Тэгэхээр энэ байдал маань өнөөдөр ямар түвшинд хангагдаж байна вэ? Энэ түвшинд хүрч одоо хүрэхэд ямар бэрхшээл хүндрэлүүд байна уу гэдэг дээр бол асуудал яригдах болж байна. Тэгээд энэ хараат ус байдалтайгаа холбогдсон хараат ус байдлаа бэхжүүлэх тал дээр бол төрийн аудитын байгууллага сүүлийн жилүүдэд нэлээд одоо эрчимтэй ажиллаж байна гэж хэлж болно. Энд бол нэгдүгээрт бол
тухайн аудитын төрийн аудитын үйлчилгээг явуулж байгаа тэр аудитын байгууллага маань өөрөө хараа тус байх ёстой. Тэгэхээр энэ хараа тус байдлыг бол төрийн аудитын тухайн хуульдаа бол оруулж өгсөн хэдий ч за олон улсын жишээ стандартаар бол дэлхийн нийт 137 орн бол энэ хараа тус байдлаа үндсэн хуулиараа баталгаажуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл төрийн аудитын тухайн хуулийг хүчингүй болгоход тухайн төрийн хяналт тэр чигтээ байхгүй болох биш үндсэн хуулиар энэ байгууллагыг баталгаажуулж өгсөн тохиолдолд энэ маань бас тодорхой хэмжээнд тухайн байгууллагын оршин тогтнох хараа тус байдал тухайн байгууллагуудаа улс төрийн нөлөө томилгоо бусад асуудал дээр одоо нөлөөллийн энэ хязгаарлаж гэж байгаа асуудал гарч ирж байгаа гэж ойлгож байна. Тэгээ энэ чиглэлээр бол төрийн аудитын байгууллага өнгөрсөн жил үндэсний хэмжээнд бол үндсэн хууль өөрчлөлт оруулах зөвлөлт уулзалт гэж зохион байгуулсан. Тэр зөвлөлт уулзалтын санал асуулгыг бол улсын хурал зохион байгуулсан байдаг. Энэ санал асуулгаар бол төрийн хөндлөнгийн хяналт бол зайлшгүй байх асуудал байна. Энийг бол үндсэн хуульд оруулж өгөөч гэдэг санал асуулгын дүнгээр бол энэ бол эхний 4 асуудлын нэгээр бол орж ирсэн байгаа. Тэгэхээр бол ард түмэн бол энэ төрийн хяналтын хөндлөнгийн хяналт бол чухал гэдгийг бол нэлээд бол ойлгож мэдэрсэн байна гэдэг байдлаар эндээс ажиглагдаж байна. За хоёрдугаарт бол энэ хараа тус байдлыг хангахгүй байснараа ямар үр дагаварт хүрэх вэ гэдэг асуудал байгаа. За энэ дээр бол түүхэн бол нэлээд хэдэн тэмдэглэлт үйл явдлууд байдаг. Тухайд бол одоо 1932 он 1990 онд бол одоо нөгөө нэгдэл коммун байгуулах өмч хөгжлийн энэ үед бол хөндлөнгийн хяналтын байгууллагыг үл татан болгож хагаад энэ үйл явдлуудыг бол хийсэн байдаг. Тэгээд энд бол улсын хөрөнгийг шамшигдуулах ч гэдэм үү ашиглах зорилгоор улс төрийн хуульдааны зорилготой бол ийм төрийн хяналтын байгууллагыг бол татан болгож хагаад энэ асуудлуудыг бол хийсэн байдаг. Дараа нь бол тухайн үйл явц өнгөрсний дараа бол энэ хэрэгтэй юм байна гэдэг асуудлыг гаргаж ирээд бол энэ байгууллагыг бол дахин одоо нийгмийн шаардлагаар хэрэгжүүлээ явах юмнууд бас байна. Энэ чиглэлээр бол үндсэн хуультай холбоотой бол ийм асуудлууд байгаа. За төрийн аудитын тухайн хууль болон бусад хуулиудтай холбоотой ямар өөрчлөлтүүдийг хийж ярьж байна вэ гэдэг дээр бол нэгдүгээрт бол тухайн төрийн аудитын заасан одоо бүрэн эрх байгаа. Тийм асуудлаар одоо аудит хийнэ гэдэг. Ерөнхийдөө бол иргэдэд ойлгомжтой байдлаар бол инженеэр тайлбарлахад бол татвар төлөгчдийн одоо төсөвт одоо ураас нь татварын мөнгийг төрийн байгууллагууд хэрхэн үргэлжлэхдээ зарцуулж байна вэ гэдэг дээр төрийн аудитын байгууллага бол иргэдийн нэрийн өмнөөс бол хяналт тавьж ажиллаж байна гэж бол үзэж болно. Тэгэхээр энэ өрийн эрхийнхаа хүрээнд өнөөдөр ямар асуудлууд хүндрэлтэй байна уу гэдэг чиглэлээр бол бид нэр илүү бүрэн эрхийнхаа амийг одоо нэрвчлэх тал дээр хуульдаа бол оруулж өгч байгаа. За мөн одоо зөрчил дутагдал одоо хийдэл гэдэг юм уу давхардлыг арилгах одоо бусад хуультай давхцах ч гэдэг юм уу те хяналтын байгууллагт одоо дотоод аудит байна уу те төрийн аудит, хувийн аудитын компанид үзэгдгүйгээр өнгөрч байгаа аж ахуйн нэгж ямар байгууллагууд тэр хийдлийг өнөөдөр багасгах гэдэг. Тэрийг одоо хуулийн хэдлэг болох чиглэлээр одоо төрийн аудитд яаж нэмэлт өөрчлөлт оруулах вэ? Бусад хуулиудтай одоо яаж уялдуулах вэ? Өөрөөр хэлбэл аудитын тухай хууль гэдэг байгаа тийм. Төсвийн тухай хууль байна. Дотоод аудитын дүрм журм энэ чинь одоо аудит гэж бол ерөнхий нэр яриад байгаа. Гэвч дотоод төрийн аудит хувийн одоо хараа тус аудитын хуулийн этгээд гэж байна. Дотоод аудит гэдэг ингээд тусдаа чиг үүрэгтэй тусдаа олон улсын стандарттай ийм одоо үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ байгууллагуудынхаа үйл ажиллагааг яаж уялдуулж өгөх үү гэдэг дээр бас хуулийн одоо шинжилэл өөрчлөлтийн тал дээр бас хэрэгж байгаа. Нөгөө талаас бол олон улсын чиг хандлага байна. Олон улсын аудитын дэд байгууллагууд яаж хөгжиж байна вэ гэдэг. За энэ дээр сүүлийн жилүүдэд бол аудитын дэд байгууллагууд үр дүнд суурилсан биш. Одоо юмыг болоод өнгөрсөн ойн биш. Болохоос өмнө одоо тэр гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлж арга хэмжээ авъя. Жишээлбэл одоо ингээд Дубайн гэр оюутлогон гэрэж гэдэг юм уу те хийгдээд өнгөрөөд явцсныхын дараа энэ одоо хэр үр дүнтэй байсан бэ гэж үзэх биш. Байгууллагатаас нь өмнө энэ Монгол улсад ямар үр дагавар ашигыг авчрах юм бэ гэдэг дээр нь аудитын байгууллага аудит хийж чад энэ асуудлыг сайжруулах гэрээний энэ нөхцөлийг энэ заалтыг сайжруулахгүй бол биднэрт ийм сөрөг үр дагавар авчрахаар байна шүү гэдэг тал дээр нь бол нэгдүгээрт аудит хийж хийдэг болъё гэсэн юм чиг хандлага барьж байгаа. Энэ чиг хандлага өөрчлөлтүүдийг бас энэ төрлийн аудитын тухай хуульдаа оруулж өгдөг бай. Мөн одоо нэг шинэ хандлага байгаа нь бол реал тайм буюу одоо яг үйл явцтай зэрэгцээд одоо явдаг аудит нь.
төлөвлөлтийн үе шатнд дуусан гут тэн дээр нь хяналт аудит хийгээд за дараагийн гүйцэтгэл рүү ороход бол асуудал алгаа гүйцэтгэлийн ингээд шатаар нь зэрэгцээд аудит нь явдаг. Энэ аудитын төрөл хэлбэрүүдийг бас тэр аудитын тухай хуульд одоо нэмж өөрчлөлт оруулж өгөө гэдэг ийм байдлуудыг бол хуулийн шинжилтээр бол яригдж байгаа. Одоо харин мөрдөгдөж байгаа дээр бол улсын хурлаас хэд хараат байна гэсэн шүүмжил бол олон нийтээс ирдэг. Саяхан бас нэг нийтлэл уншиж хахад улсын хурлаас одоо жишээ нь үндэсний аудитын газрын удирдлагыг томилдог нь мөн одоо шалгалт явуулахгүйг улсын хурлаас шийддэг нь бас сөрөг үр дагавартай юм а гэсэн утга бүхий нийтлэл би олж уншсан л да. Энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Одоо мөрдөгдөж байгаа дээр. За яг би зүгээр аудит холбооны одоо тэргүүний хувьд хэлэхэд байна шүү дээ. Тэрнийг л засах гэдэг байгаа байхгүй юу? Манай одоо тэр бодлогын баримт бичиг сая их хурлаар оруулаад хуулийн өөрчлөлт оруулын үндсэн хуулийн одоо статустай ийм одоо байдлыг ядаж одоо тэр ерөнхий аудитор Монгол Улсын ерөнхий аудитор гэдэг хүнийг их хурлаас биш 4 жилийн цэглэлтэй энийг их хурл солигдохоор зэрэг л 50 тамлаад байдаг биш. Энийг тэр үндсэн хуулийнхаа югаар нөгөө бусад байгууллагууд биш шүү дээ. Одоо 5 6 жилээр сонгогддог тэр зарчмаараа тэр яа гэсэн энэ одоо юм хийх гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхгүй болохоор зэрэг бол тэр байдал чинь л одоо ингээл ерөөсөө юу яадаг. Ийм байдал одоо олон нийтэд бол харагдаад шүү дээ. За тэгэл одоо энэ би бас боддог юм л төхөрх эднэргээ бас хараад бас боддог байхгүй юу? Ер нь одоо нэг жидүүгээл нэг юм бол одоо ингээл төмрийн гал шиг л ингээл фижигрээд унан гутал тэрний хэм буруутан болов гэдэг зэрэг нөгөө төрийн аудитын байгууллагууд чи юу харж яв чи юу шалгав гэл яг тэр юу хинжээ гэл яг ачир дээр яваад очих юм бол нөгөөх нь дандаа их хурлын гишүүн нөгөө л мундаг одоо ирэх үхий ялбан тушаалт нөхдүүдийн л одоо гар хөлөөр ороод явцсан байж ах шийтэй. Тэгэхээр зэрэг тэрийг одоо баталдаг хяндаг байгууллага нөгөө удирддаг харьяаллын байгууллага чинь бол одоо энэ төрийн аудитын байгууллага чинь харьяаллын байгууллага шүү дээ. Бидний хувьд бол хараат ус аудитын компани чинь бол хувийн өмчөндөө суурилсан шал өөр. Ерөнхийдөө биднийг одоо тавилах барих хэрэг нь бол засгийн газрын байгууллага юу сангийн яамнаас одоо баталгаажуулдаг. Тусгай зөвшөөрлийг олгодог. Тэрийг одоо бэлдэж боловсруулах ажлыг энэ манай Монголын мэргэжлийн институтны хийдэг байхгүй юу? Тийм ч бас хараат ус аудитын одоо би даасан хараат ус аудитын компани бол өөрөө зарчмаа бариад явах юм бол хянгойч ямар намын дарагч вэ ямар одоо улс төрийн том албан тушаалтанд хянгойч вэ тэрний өвөнд орох шаардлагач байхгүй тийм юуч байхгүй. Хэрвээ тийм юмд ороод одоо өөрөө тэр үнд өртөх юм бол одоо эцсийн дүндээ тэр хүн өөрөө ирэх үргээл одоо зөрчсөн одоо эрхээ асуулна лицензээ хураалгана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хүн ер нь одоо өөрийнхөө талхны мөнгө өөрийнхөө олж амьдарч байгаа ажил бизнесээ одоо хин одоо байхгүй болгох чи гэх үү. Тэр чинь одоо гэр бүлээд хийж байгаа тэр нарийн дээрх юм бол өөрийгөө авч яваа шүү дээ. Тийм учраас энэ бол тийм юм бол байхгүй хараат ус аудит дээр бол зүгээр яах вэ ер нь одоо жижиг сажиг зөрчил байхыг үгүйсэхгүй. Бас айлгадаг хичээдэг янз бүрийн одоо том дарга нар том одоо нөлөө өгөх юмсууд одоо янз бүрийн хилдэг байлдаг байхгүй. Зүгээр бид нар бол сүүлийн үед бол өгөхтэй зэрэг бид аудитынхаа одоо тэр хараат ус байдал дээр бол нэг их санаа зовоод айхтар явахгүй. Харин гагцгүй чанарын асуудал дээр ажлын чанарыг одоо сайжруулах асуудал дээр фокусолж бид нар одоо манай институт бид бол аудитын ажлын чанарыг сайжруулах дээр одоо их анхаарал тавьж ингээ хууль мойлондоо одоо өөрчлөлт оруулж урамд үр-дүрмээ сайжруулж за одоо нөгөө лиценз авсан аудитын байгууллагуудаа үе шаттайгаар жил болгон одоо шалгалт шүүлэг хийж зарим нь эрх дарах зөвшөөрлийг одоо цуцлах чөнгөө болгох юм ажлуудыг хийж байна л да. Энэтэй холбоотой бас нэг том асуудал энийг би дараа нь ярина. Яг энийг асуух гэж байлаа. Ягаад тэгэхээр аливаа салбар бол яг боловсон хүчин буюу яг хүн дээр суурилдаг шүү дээ. Яг тэнд ажиллаж байгаа хүмүүс дээр суурилдаг. Аудит ч гэсэн яг тэр хүмүүс дээр суурилж байгаа, хүмүүс тэнд ажиллаж байгаа, хүмүүс тэр салбарыг авч явж байгаа тийм ээ. Тэгэхээр яг өнөөдөр яг тэр боловсон хүчний бэлтгэх механизм ямар байна? Тийм ээ. Яг жилийн жишгт яг одоо бидний одоо хүсээд байдаг тэр жишгт хүрч чадсан уу? Тийм ээ. Мөн олон улсын одоо төвшөнд гэсэн үг шүү дээ. Мөн яг аудитор хүнд байх ёстой тийм үндсэн зарчим гэж байна уу? Одоо үндсэн одоо суур одоо хүмүүжилж тийм юу гэдэг би одоо бас сайн хэлж мэдэхгүй яг тийм суур зүйл байх ёстой юу? Зан чанарын хувьд ч тийм үү тийм ээ?
Аудиторуудыг бол олон улсад бэлтгэдэг туршлагад байна л да. Тэр зах зээл өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад Монгол улс дахь аудитын тогтолцоо бол харьцангуй бас богино те 20 гаруй жилийн настай гэхээр энэ хугацаанд бид нэр олон улсын туршлагыг судлаад олон улсын стандарт дүрм журмаас суралцаад эргээд энийгээ бас гишүүддээ те аудиторудаа бэлтгэхэд ашиглаж байгаа. Тэгэхээр мэдлэг боловсролын хувьд бол манай аудиторууд өнөөдөр бас олон улсад тийм хол хоцроогүй байх гэж бодож байна. Харин яг саяын таны асуулттай холбоотойгоор аудитор хүмүүс ямар мөн чанартай байх юм, ямар ихтгэл үнэмшилтэй, үнэт зүйлтэй байх ёстой юм, ямар ёс зүйг нарийн чанд сахиж мөрдөж явах ёстой юм бэ гэдэг бол бас нэг өөр асуудал тийм үү. Энэ бүр тэр хүнийг суур төлөвшөл нийгмийнхэн тэр яг тэр хүн бий болоод төлөвшөж ирсэн тэр нийгмийнхэн тогтолцоо энэ болгоноос хамааралтай. Тэгэхээр энийг бол яг сургалтаар ч юм уу одоо 1-2 жилийн дотор ч юм уу өөрчилж болдгоо юм байна л да. Гэхдээ би аудиторуудыг ёс зүйгүүд юу алдсан гэж юм бол биш. Тэгэхээр энэ бол харьцангуй бас үе шатаар тодорхой хэмжээний бодлого төлөвлөлтөөр явдаг ажил. Яг энэ ажлыг бол бид нөр өнөөдөр хийгээд явж байгаа. Үндэсний аудит санхүүгийн цэцүүлэхээр сангийн ам гэсэн төрийн захиргааны төв байгууллагуудаагаа мөн олон улсын стандарт тогтоолгоч байгууллагуудаа хамтраад сургалтыг явуулж байна. Шалгалт үйлсгийг бол тогтмолж өгж байна. Энэ болгоны дараа бол харьцангуй бас төлөвшөх байх. Яг өнөөдөр бол ёс зүйтэй байж чадж гэнэ үү, мэрэгжлийн ур чадвартай, ихтгэл үнэмшилтэй те байж чадж гэнэ үү гэдэг бол бас харьцангуй ойлгох тийм үү. Магадгүй манай аудиторууд нилээд хэсэг нь 80-90% нь бол чадаж байгаа байх. Тэгвэл яг хараа тус байдлаа алддаг ч юм уу те ихтгэл үнэмшилтэй байж чаддаггүй, дадлаг туршиг хангалтаагүй ч гэдэг юм бас тодорхой байхыг үүсэхгүй. Тэгэхээр энэ болгоныг манай төрийн болон төрийн бас байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд хамтраад одоо аль болох дараагийн шатнд гарыг ахиулын хөгжүүлэх гэдэг дээр бол сүүлийн одоо 1-2 жилийн дотор бол идэвхтэй хамтарч ажиллаж байгаа бүгд хоорондоо санамжиж байгуулсан сургалт судалгаан дээр үндэслэж энэ ажлыг бол цаашд хөгжүүлэхээр төлөвлөн энэ оныхоо үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдэд байгууллага болгомоо тодорхой ажлуудыг төлөвлөлөө тусгай явж байгаа. Энэ дээр бас би нэмж хэлэхэд төрийн аудитын байгууллагаас сая улсын их хурлууд бодлогын бичиг баримт гэж өргөн барьсан байгаа. Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт. Тийм нэг гол хэсэг бол энэ боловсон хүчний асуудал байсан. Өнөөдөр нэг аудиторуудыг хэрхэн бэлтэх вэ? Одоо ганцхан санхүүгийн аудит биш. Өнөөдөр Монгол улсад дотоод аудит байна, гүйцэтгэлийн аудит байна, нийслэлийн аудит байна. Энэ олон төрлийн аудитыг бэлтгэн гаргах албан ёсны сургалт нь ямар байх ёстой юм бэ? Энд чинь төрийн хяналтын нэг том салбар явж байна. Юу аудитын том салбар явж байна. Энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэх тал дээр төрөөс ямар анхаарал хандуулах ёстой юм бэ? Одоо боловсролын яам боловсон хүчний бодлого барьж байгаа төрийн захиргааны байгууллагууд энэ дээр яах ёстой вэ? За гэдэг энэ асуудлыг бол бодлогын бичиг баримтанд оруулж бол танилцуулсан байсан. За ерөнхийдөө бол олон улсад энэ жишгийг харахад бол зарим улс оронд бол аудитын их сургууль гэж байна. Жишээлбэл одоо бүгд найрамдагтай ард улсад бол Нанжиний их сургууль буюу Нанжинд бол аудитын их сургууль гэж байгаа. Янз бүрийн аргаар бол аудитуудаараа бэлтгэж байна. Гэхдээ өнөөдөр гүйцэтгэл болон нийслэлийн аудитыг төлөвшүүлэх тэр чиглэлээр одоо энэ бол дандаа бодлогын асуудал яригддаг. Өнөөдөр аудитын одоо үйлчлэгийг бол тэр тогтолцоог болохгүй байгаа асуудлыг гаргаж тавьдаг, урьдчилан сэргийлдэг, дүн шинжилгээ хийж бодлогын зөвлөлтөнд юу чиглэлтэнд хандуулдаг ийм чиглэл рүү явж байгаа нөхцөлд гүйцэтгэл нийслэлийн аудит тийм арга зүй, тэр арга зүй эзэмшсэн боловсон хүчин бол Монгол улсад яалтчгүй одоо нэн тэргуун шаардлагатай асуудал болж ирж байгаа. Энийг бол тавьж байгаа. За нөгөө талаас бол энэ бодлогын бичиг баримтаар нэг хүндсэн асуудал бол доктортой хөгжлийн зорилт 2030 гээд Монгол улсын одоо хэрэгжүүлэхээр хөтөлбөр гаргасан. За энэ хөтөлбөрийг бол дэд арга хэмжээнүүд салбар бүрт тусгаад явж байгаа. Энэ дээр доктор аудитын дэд байгууллагын оролцоо ямар байх юм бэ? Хөндлөнгийн хяналт. Тэр одоо төлөвлөлтийн дагуу явж гэнэ үү? Зөв одоо асуудлыг авч стратегийн чиглэлээ болгосон уу? Төлөвлөлт нь хэрэгжилтэн дээр юун дээр алдаж байна? Анхаарах асуудал одоо юу байна? Энийг хөндлөнгөөс хэмжих аудитын дэд байгууллагын оролцоо ямар байх хэвээр бэ? Энэ дээр ганцхан аудитын салбар өнөөдөр анхаарал тавих биш. Төрийн байгууллагуудын анхаарлын төвдийг очих ёстой учраас улсын хурлын дээр анхаарч улсын хурлаас төрөөс баримтлах бодлого гэдэг имийг чиглэл болгож гаргаж өгөөч гэдэг асуудлыг бол улсын хурлд бол өргөн бүрт танилцуулсан. Харамсалтай нь бол улсын хурлд энэ асуудал унсан байгаа. Яагаад тэгэхээр бол хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар бол төрийн захиргааны төв байгууллагаар энийг хянуулах ёстой гэж одоо их хурлын гишүүд үтсэн. Гэтэл төрийн захиргааны төв байгууллагыг бол хяндаг байгууллага маань төрийн аудитын байгууллага байгаа. Тэгэхээр
шалгадаг байгууллагаараа бодлого тодорхойлж орж ирнэ гэдэг маань өнөөдөр ямар асуудал нөгөө л хараа тус адил хөндөгдөн гэдэг ийм юм яригдж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар бас дахиад улсыг уламжилж бас ямар нэгэн хөлбөрийг бол шийдвэрийг бол хүлээж байгаа улсыг хурлаас ягаад гэвэл бид нар улс орондоо ийм асуудлыг бол өнөөдөр хөндөж тавих хэрэгтэй, энийг шийдвэрлэх хэрэгтэй, төрийн анхааралд аваачих хэрэгтэй учраас энэ одоо улсыг хурлаар унлаа гэдэг энэ асуудлыг бол орхиж хичээс болохооргүй юм асуудлууд бас байгаа. Тэгэхээр бид нар цаашдаа бол аудитын холбоо болон мэргэжсэн нэгэн бодлогын институттэйгээ хамтраад энэ боловсон хүчнийг бэлтгэх асуудал ялангуяа хүнийг төлөвшүүлэх зүгээр нэг мэдлэг мэдээлэлтэй хүн өнөөдөр ажил хийхгүй байна. Яг тэр нөгөө хүн чанар гэдэг юм уу те шудраг ёс тэр төлөвшлийг олсон хүн дээрээ мэдлэг мэдээлэл өгч тэр шинжилгээний аргадууд нь сургаж одоо хүнээрээ ажил хийх ийм асуудал яригдж байгаа учраас энэ дээр бол зайлшгүй төрийн тэр одоо сургалт аль биесны асуудал бол хөндөгдөх ийм бол чиглэлтэй байгаа. Ер нь хэр удаан хичээлжиж аудитор болдох юм бэ? Ямар одоо шат дамжлагыг дамжиж аудитор болдох юм бэ? За хараа тус аудитын батламжийг бол Монголын мэргэжсэн нэгэн бодлогын институтээс олгож байгаа. За энэ батламжийг олохын өмнө тухайн хүмүүс жишээ нь санхүүгийн талын аудитаар хийх гэж байгаа бол 4 жилийн хугацаанд суралцаад бакалаврын зэрэгтээ санхүүгийн боловсролыг эзэмсэн байх ёстой. Яг нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн хүмүүс бол 2 жилийн ажлын дадлаг туршлагатай байх ёстой. Үүний дараа бол тодорхой сургалтанд хамрагдаад 3 сорил солилготыг өгсөн байх ёстой. Энэ шалгуурыг биелүүлчих юм бол яг мэргэжсэн нэгтлэн бодогчийн эрх олгох үндсэн 6 шалгалтыг өгч. За энэ 6 шалгалтанд тус бүр 75-аас дээш оноо авсан хүмүүс мэргэжсэн нэгтлэн бодогч гэдэг одоо хэрэгэм цолыг бол авчаа. За үүний дараа 3-аас доошгүй жилийн аудитын ажлын дадлаг туршлагатай буюу туслах аудитораар ажилласан байж сая дахиад сургалтанд хамрагдаад шалгалтаа өгөөд тэнцэх юм бол аудитор гэдэг цолыг авч. Тэр яг аудитор гэдэг энэ батламжийг авахын тулд мэдээж урт хугацааны ажлын дадлаг туршлага тодорхой хэмжээний шат тараасан шалгуур шүүлтүүд бол дамжиж байгаа. Тэгэхээр дараа мэргэжлийн хувьд ур чадварын хувьд бол тодорхой цаг хугацаа, тодорхой олон шалгуурууд дамжиж байгаа учраас хангалттай байна. Одоо бид бүхний яриад байгаа нөгөө ёс зүй тэр хүний суур хүмүүжил, итгэл үнэмшил хараа тус байдлаа өөрөө хангаад явж чадах гэдэг энэ хувь хүнээс шаардсан юмнууд дээр л бид нар гол нь анхаарах шаардлагатай байгаа. Тэр энийг бол түрүү хэлсэн бид нар дараах ажилтнуудаас тодорхой тусгай хийж байна. Ер нь бараг шигтэй бол нэг 7-оос 9 жилийн явж иж одоо жинхэнэ нэг тийм туршлагатай аливаа юмд нэг дүгнэлт өгөх төртэй тийм одоо аудитор гэдэг хүн бэлтгэж байгаа. Бакалаврын дээрээс хойш ихтэл 2 жил тэгээд цаашаа тэр олон шалгалтуудыг өгөн тэгээд дахиад 3 жил явж иж батламжаа аавна гэхэд нэг 7 жил хамгийн багаар одоо 7 жилийн одоо ажил хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгжээж одоо сая яа. Тэрнээс зүгээр одоо сургууль төгсөөд энэ тэнд очиж өсөр царайгаал нэг курс дамжаа сууж явж байгаа л тэгэл одоо аудитор болчихно гэсэн ойлголт бол нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт бол ерөөсөө тэр суур хүмүүжлийн нэг тэрэг байдаг шүү дээ. Ерөөсөө аудитор хүнхийг мэрэгсэн нэгэн бодогч аудитор хүн бол тангар гаргадаг. Яахад бол тангар гаргаж байгаа гэхдээ зэрэг л одоо нөгөө шудраг байна, хараа тус байна. Тийм үү? Мэргэжлийн одоо өндөр чадамжтай байна гэсэн энэ юмудаа л илтгэсэн одоо их орондоо ард түмэндээ тангараа өргөдөг ийм одоо хуультай тангараатай ийм л одоо ажил шүү дээ. Тэгэхээр тэр тангарагандаа хурц төлөвшиж тангараа няцах тэр ёс зүйн дүрмгээ том одоо их хурлаараа батлагдсан баримт бичиг ба шүү дээ. Бүр цаашилбал дэлхийн хэмжээний ёс зүйн дүрм байна. Тэрүүнийгээ одоо үндснийхээ яванд одоо тохируулаад хийсэн ёс зүйн дүрмтэй зүйн дүрмийн мөрдөн тангараа өргөн ингээд явахтай зэрэг бол ер нь аудитор гэдэг хүн бол тийм нэг шалдар болдор юмд одоо автаад нэг янз бүрийн одоо юмд оросолдоод хандсан бол биш. Үнэхээр одоо юмд бол зүгээр яг сүүлийн үед бол энэ залуучууд чинь их одоо хурдан зэрэг дэв авах тийм сонирхолтой болсон ба штэ. Бидний үед бол одоо тэгэл нэг аж ахуйн байгууллагт арай л няруу хийгээгүй тооцоо нэгтлэнгаас эхлээл одоо хичнээн жил ажиллаж тэгэл анхлах тэгэл ерөнхий нэгтлэн бодогч санхүүгийн дарга марга ингэж явж иж нэг мэрэгдсэн болж ингэж явдаг байсан. Энд бол жинхэнэ одоо боловсроод болцсон амьтад гарч ирж ижил дээ. Одоо бол тэр цаг үеийн ч өөр болчих ил дээ. Ингээ маш хурдтай тэгээд дээр бол тэр IT одоо тэр мэдээллийн технологи бол энэ
аудитын салбарт асар их одоо хурдцтай хөгжиж орж ирж штэ. Тэгэхээр зэрэг бидний үеийн одоо ном үзээд ном уншаад дээгүүр нь улаан харандагаар зураад сууж явах үе өнөөдөр энэ одоо дэлхийн энэ одоо IT технологи энэ одоо юмтай ингээд үзэхдээ зэрэг бол шал өөр одоо хурдтай нөгөө л одоо өхөр дэрэг онгоц хоёр шиг юм болоод байна шүү дээ. Тэгэхээр энүүндээ тохирсон одоо боловсрал мэдлэг нь бол хурдцтай явж байна. Туршлага гэдэг бол зүгээр хүн болгоны сансны зоргоор одоо хийдэг ажил биш. Нилээн алдаж онож янз бүрийн одоо юмтай учирч тулж байж эмч хүн тэгнэ үстэй одоо апрес хийж хүнийг эмнэ гэхэд бол одоо зүгээр нэг ном үзснээр очиод хагалгаа хийгээд хүнийг ячихгүй шүү дээ. Хэдэн зуун дахин хичнээн олон одоо хагалгаа хийж одоо сая яг түүнтэй яг адилхан аудитор хүн бол тийм хэмжээний мэдлэгтэй чадвартай болж иж сая энэ одоо бизнесийг оншилж тэр одоо байгууллагын үйл ажиллагааг бол зөв зөвтэй оншилж одоо зөвлөх дүүнэлтийг гаргах шударга дүүнэлт гаргах юм сар хүрээнд одоо очиж байгаамаа. Энд дээр бас нэмээд ярихад ер нь бол сая манай хоёр бас ярьж байна аудитор гэдэг бол ямар одоо шаардлага шалгуурыг хангасан хүн бэ гэдэг дээр мэдээж одоо нэг байгууллага дээр очиж шалгахад маш олон жилийн туршлагатай ажилласан хүн байгаа. Жишээлбэл таны одоо мэргэжилтээр олон жил туршлагатай ажилласан сэтгүүлчийг одоо энэ редакцийн ажил яг мэргэжлийн дагуу явагдаж байна гэдгийг шалгах гэж байгаа хүн тэднээс давсан мэдлэгтэй байж тэн дээр үнэлэлт өгөх ийм болцоотой байдаг. Учраас энэ дээр бол нэлээд өндөр шалгуурыг бол хангасан хүн аудитор хийн ялангуяа гүйцэтгэл нийцлийн аудит дээр жишээлбэл одоо мэргэжлийн салбарууд руу нэлээд ордог. Тэгэхээр энэ дээр бас хүн бол одоо тухайн нэг гүйцэтгэлийн аудитор ч гэдэг нь нийцлийн аудитор хүн бүх талын мэдлэгийг төгс эзэмших боломж бол хомос байдаг. Тэгэхээр олон улсад одоо аудитын байгууллагуудаас энэ дээр өөр гаргалгаа гарц зүйн хөлбөр те. Тэгэхээр мэрэгжлийн шинжилгээ ухааны байгууллагууд юм уу судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах юм хандлагууд бол нэлээд байгаа. Шинжилгээ ухааны академиуд гэдэг юм уу те ихтэй сургуулиудад дэргэдэх хүрээлэнгүүд мэрэгжлийн экспертүүд одоо дотооддоо байхгүй бол гаднаас зөвлөх авч байт юм уу те. Өнөөдөр уул уурхайн чиглэлээр мэрэгссэн тийм хүн Монгол одоо олдохгүй байж магадгүй зүйл жишээ авахд те. Тэгэх юм бол гаднаас тэр хүнийг урьж авчираад хамтарч аудитынхаа хяналтын элементүүдтэй хамтрах байдлаар ийм байдлаар бол бусад байгууллагуудтай мэрэгжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах ийм хандлагуудаар бол асуудлыг шийдвэрлэх явдал бол байна. Гэхдээ өөрийнхөө нөөц болцоонд бол нэлээд одоо энийг чадварчлуулах тал дээр анхаарах хэрэгтэй. Ягаад гэх юм бол мэдээж ашиг сонирхлын зөрчлийн мэдэм асуудал үүсэх магадaltaй шүү дээ. Жишээлбэл одоо нэг олон улсын компани өнөөдөр орж ирээд Монгол улсын уул уурхай нэг одоо ордын нөөцийг тогтоогоо авчлаа. Тэрийг үнэн зөв тогтоосны хэн нотлох юм? Тэ өөрийнхөө мэд тэр хүн мэрэгжлийн түвшинд өөрсдөө тогтоогоод манайх ийм нөөцтэй гэж яхаа сууж ахын оронд гаднаас хүн орж ирээд тэр нөөцийг тогтоочод танайх ийм л нөөцтэй юм байна. Их хэмжээний нөөцийг багаар тогтоосон уу, төвшөнд нь тогтоосон уу гэдгийг мэдэх аргагүй байгаа учраас ямар нөхцөлд болоод бид нар заашгүй ийм чиглэлийн боловсрогчныг өөрийн болгож бэлдсэн байх ёстой. Ямар хувилбар дээр бол бид нар мэрэгжлийн байгууллагатай хамтарч ажиллах ёстой бай гэдэг нөхцөлийн юугаа бас тодорхойлох ёстой. Энэ ч үднээс бол бас төрийн аудитын байгууллагын дээр сүүлийн жилүүд өнгөрсөн жил бол харилцагч талуудын оролцооны стратеги гэдэг бичиг баримтыг боловсруулж гаргасан. Өөрөөр хэлбэл хараад хуулийн этгээд үттэй бид нар яаж хамтарч ажиллах юм? Мэргэсэн нэгдсэн бодогчдын институттэй ямар чиглэлээр хамтарч ажиллах юм? За одоо шинжилгээ ухааны академитай яаж хамтарч ажиллах юм? Их сургуулийн судалгааны байгууллагуудтай хамтарч ажиллах юм? Ямар тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй ажиллах юм? Хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө байгууллагын яаж одоо иргэдэд ойлгомжтой тайлбарлуулах ёстой гэдэг байдлаар ийм одоо стратегийг боловсруулах энэ чиглэлийн дагуу төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа. Тэгэхээр аудитор бэлтгэх шат дараалал болоод энэ процессыг яагаад асуусан бэ гэдэг тэгэхээр аливаа нэг сургалтын үр дүн болвол тухайн боловсон хүчин ажлын талбар дээр гарч ирээд хэрхэн үнэлэгдэж байгаагаар л шууд илтгэдэг шүү дээ. Тэгэхээр одоо юу асуух гэж байна гэхээр яг энэ сургалтыг дамжаад гараад ирсэн аудиторууд энэ боловсон хүчнүүд өнөөдөр ямар төвшөнд байна гэдгийг одоо асууя. Монголын мэргэжлийн хэвлэл модгчийн институт бол хараад тус аудиторын батламж гэрчлэгийг олгож байгаа. За төрийн аудит маань бол өөрийнхөө шалгуур шаардлагатай төрийн албаны хууль дэмжлэгтэй нийцүүлээд боловсруучнаа бас бэлтгэж байгаа. Хувийн салбарт ажиллаж байгаа буюу хараад тус аудитын компаниудад ажиллаж байгаа дотоод
аудиторууд бол ер нь бол эрэлт хэрэгцээтэй байдаг. Одоо аудитын компаниуд маань магадгүй 100 гаруй аудитын компани байна. Тэр болгон маань байнга дадлаг, туршлага, мэдлэг чадвар өгөхий аудиторыг ажилд авна гэдэг зарыг манай вебсайт дээр байнга байршуулдаг. Тэгэхээр эрэлт хэрэгцээ бол байгаа. Цалин мөнгөний үнэлэмж бол яг мэргэсэн нэгтлэн бодогч болсон хүн аудиторгийн одоо батламжлагчлагыг авсан хүн хоёрын хувьд бол мэдээж аудитор нь бол илүү. Тэгэхээр яг зах зээл дээр бол үнэлэмж эрэлт хэрэгцээ бол байгаа. Гэхдээ тэрийг бүрэн дүүрэн хангах нь өөр асуудал та. Ядал дүүрэн бидний асуудлууд яригдана. Тэгэхээр аудиторын өндөр шалгуур шаардлагыг хангасан дадлаг туршлага бүхий хүмүүсийн эрэлт хэрэгцээ тэр ёс зүйтэй байж чадах юм бол зах зээл дээр цалингийн өвдөж бусдаас өндөр байх боломж ажлын байрны өвдөж гэсэн нээлттэйгээр одоо эрэлт хэрэгцээтэй байгаа. Яг одоо өнөөдөр зах зээл дээр байгаа чадварын хувьд бас ямар байна гэж үздэг вэ? За ерөнхийдөө бол шүү дээ. Энэтэй холбоотой хоёр асуудал хуулинд одоо оруулахаар хоёр асуудал байна. Нэгдүгээр нь юу гэхээр зэрэг яг би чадварыг хэллээ шүү дээ. Түрүүс 9 жилийн хугацаатай 7-9 жил болно гэж. Би тэгээд ерөнхий нюансыг ярьлаа шүү дээ. Залуучууд бол маш урдан аудитор болчих гээд ахиад байдаг. Би одоо ярьснараа бол одоо их олон жил хийж туршлага хийдэг юм а гэж ярьлаа шүү дээ. Тэр хагалгаа юм чи үгээд тийм л юм. Ер нь бол логик нь бол. Гэхдээ энд өнөөдөр юу одоо их одоо ойлгодод ирэхдээ зэрэг цаглбар гэж нэг юм байна. Аудитын одоо ажлыг хийдэг цаглбар гэж. Энэ юм маань бол ерөөсөө зохицуулгаагүй байгаамаа. Яагаад гэвэл зэрэг ерөөсөө 11 сар 12 сард л одоо байж гот л одоо тэгэл нөгөө аудитын тухай сэрдэг унтаж угаад сэрээд л 10-12 сард одоо ерөөсөө тэгэл сонголтоо хийгээд л бүр зарим нэг хариуцлагагүй одоо хэрэглэгч байгууллагууд шүү дээ. Аудитыг одоо хэрэглэгч байгууллагууд чинь он гарсан хойно 1-2 сард баланс тайлантайгаа зэрэгцээд аудитаа сургалаа дахиж явдаг байхгүй юу? Ийм явдал чинь юу гэхээр зэрэг нөгөө 1-2 сард л зүгээрээс нэг л маналдсан одоо нэг л бужигнсан юм болоод ингээл одоо нэг л өстой нэг салахын төс одоо нэг хийхийн төс болоод ингээл дуусчих шүү дээ. Ингэж болохгүй. Энээс чинь болоод өнөөдөр аудитын ажлын чанар муу байна. Тэр одоо аудитын компаниуд тамга дарж байна. Одоо баг үнээр одоо хуурамч юм хийж энэ төргээл элдийн яриагөр бол эндээс гардаг байхгүй юу. Тийм учраас би маш олон жил одоо 20 гаруй жил энэгээр одоо ноцолдож байгаа хүний хувьд яах вэ гэхээр зэрэг эхний хагасжилд багтаагаад Монгол улс өнөөдөр аудит хийх байгууллагуудаа хөөцлөө заасан. Аудитын байгууллагууд нь тодорхой эрхээ авсан байгууллагууд нь жагсаалтанд байж байна. Тэгэхээр энэ байгууллагууд бол тухайн жилийнхээ 6 сар гихтэл эхний хагасжилд багтаагаад сонголтоо хийцэн. За энэ аудитын байгууллага энэ одоо хэрэглэгч байгууллага сонгогдсон, гэрээгээ хийцэн. 6 сар гихт багтаагаад хийцэн, эхний хагасжилд багтаагаад хийцэн байдаг болгээ. Ингэх юм бол энийг хуулиар зохицуулж өгнө. Тэгээд завсрын аудит гэдэг юм хийж шүү дээ. Одоо тэр хүүхдэр зэрэг 9 сард, 10 сард одоо тэр тухайн жилийн тайлангийн жилийн аудитыг хийх гэж шүү дээ. Явцыг одоо хагас жилийн тайлан дээр нь хийн. Тэгэхээр энэ саяны одоо манай хэний хэлээд байгаа нөгөө нэг өнгөрсөн хойнонд биш архив болцсон баримтыг шалгахтай биш. Явц дунд нь одоо зөвлөгөөнөө өгөөд засуулах хэмээн засуулаад ингээ амьд харилцаа үүсгээд ингээд яваад байх юм бол тэгээ жилийн эцсийн тэр тооллого юм дээр очиод тоололцоод үзээд яналтын тооллого хийгээд ингээд зэрэгцээд ингээд яг энэ үйл ажиллагаа чинь явц дундаа ингээ явсаар байгаа. Тэгээд одоо тэр жилийн эцсийн санхүүгийн тайлан гаргадаг цаглбар хугацаагаараа 1-2 сардаа гаргана үз. Тэр үед нь бол одоо гаргаад ирсэн юм дээр эцсийн дүгнэлтээ аудитын байгууллагууд гаргаад ингээд явах юм бол их аятайхан зохистой чанар мандран дээшлээд ингээд явчих юм аа. Энэ ямыг бол одоо бид нар энэ даруй одоо бид нар хуулинд оруулахаар бас бэлдэж зэгч байгаа юм би. Нэг хоёрдугаарт бол аудитыг үн хөлстэй ажиллаа. Энэ аудит гэдэг чинь багийн ажил. Аудит гэдэг чинь зүгээр одоо 1-2 хүн одоо аудит гэдэг тэр тайлан уншиж байгаа тамга дараад дүгнэлт гараад өгчдөг юм биш. Энэ үнд чинь бол юу гэдэг наад зах нь бол тэр чинь одоо аудитын менежер гэдэг хүн тэр гэрээ контрактыг хийн, ажлынх нь одоо судалгааг объем хэмжээг авна, үн төлсөө тохирно. Ингээд юм бэлтгэдэг нэг хүн бай тодорхой цагаар. Дээр нь бол тэнд чинь одоо нөгөө партнер буюу компани захиралчин дэрийг одоо батлна шүү дээ. Гэрээг нь баталж өгнө. Гарсан тайлангийг нь бол баталгаажуулж өгнө. Нийгмийн өмнө хариуцлага хүлээнэ. За тэгжээтэл цаана аудитор гэж хүн байна. Аудиторын туслах гэж хүн байна. Тэгээ вэжтэл нарийн мэрэгжлийн одоо
тэр улсуудад бэлэн одоо мэдлэг туршлага хөрөхгүй юмыг бол зах зээлээс одоо энэ том эксперт зөвлөхүүд авна. Дээрээс нь одоо чанар хяналт гэдэг юмыг хуулиараа хийн. Ингээд үзэхдээ бол нэг том баг гэдэг ямар ч ажил дээр бол доотлол нь бол 5-аас доошгүй хүнтэй баг ажиллаж багийн ажиллагаагаар асуудал шийдэгдэг ажиллаа. Тэгэхээр баг ажил нэгтэр зэрэг бол баг болгоны хүн бол одоо өөр үнэтэй байна да. Жишээлх юм бол одоо үүргүүд нөр компани захирал гэдэг одоо партнер гэдэг би одоо гарын үсэг зураад эцсийн хариуцлагыг Монгол улсынхаа өмнө одоо хариуцаа сууж байгаа партнер бол өндөр үнэтэй. Нөгөө аудитраасаа бол 10 дахин өндөр, 5-6 дахин өндөр байж болно тийм үү? Тэгээд тэр хүний оролцох цаг хугацаа нь бол харин бага таарна шүү дээ. Тэр ямар аудиттайгаа зэрэгт суучаад барим тухай суухгүй шүү дээ тийм үү? Тэгэхээр тэр улсуудын чинь ажил бурууд оролцдог цаг хугацаанууд өөр. Гэхдээ үн цэн нь өөр. Аудитрын туслах нэг өөр үнэтэй. Аудитраараа өөр үнэтэй, ахлах аудитраараа өөр үнэтэй. Чанарын хяналтын менежер өөр үнэтэй. Менежер өөр үнэтэй. За бүр одоо гаднаас одоо эксперт аваад ажиллах юм бол тэр бас л тэр зах зээхээ аншаа хэлнэ шүү дээ. Монгол улсын одоо барилгын гэдэг юм уу? Одоо ангаа ахуйны чиглэлийн том эксперт, инженер, эмч хүн аваад одоо ажиллах юм бол тэр хүн өөрийнхөө үнцнээр л одоо ажиллана шүү дээ. Хөлсөөр ажиллана шүү дээ. Тэгэхээр энэ бол ийм байдгийг. Тэгэхээр манайх өнөөдөр юу зүрүүдээр ихтэй зэрэг л одоо ингээл явж яснаа л одоо он гарсан хойно цугаараа буужигнаал тэгэл ерөөсөө одоо тэгээ нэг совоод нэг хийдэг ч та нэг социализмын коммунист совоод нэг гэдэг үрд болтор нэг буужигнадаг шиг ийм юм болгох гээд нэг хоёрдугаарт бол ерөөсөө аудитыг үн цэнэгүй мөнгө төлөхтэй маш харамж ерөөсөө одоо тэгс ингэсгээд хамгийн бага үнээр л одоо хийлэгч гэсэн натай хамгийн хялбар хамгийн одоо бага одоо шалгалт танилт нь одоо их л товчхон аятайхан байж байгаа нэг багахан үн төлөөл одоо хийлэгч газар юу вэ гэд ингэ явдаг. Тийм учраас энэ одоо боловсрал аудитын хэрэглээний талаар энэ өөрт нь хэрэгтэй. Тэр байгууллагт өөрийнх нь үн цэнийг нэмэгдүүлэх, өөрийн одоо тэр аюул эрсдлээс одоо урьдчилан сэргийлэх маш одоо ач холбогдолтой зүйл. Тэгээ том цааталтаа бол тэр дэлхийд гарч ажил хийж байгаа бол тэр дэлхийд одоо өөрийгөө таниулах, өөрийгөө гэрчлүүлэх, олон нийтэд өөрийгөө үнэмшүүлэх маш олон ач холбогдолтой зүйл байхгүй юу. Тийм учраас ийм зүйлээ бол тэр одоо аудитыг хэрэгжилж байгаа нөхдүүд бол ухамсарч ойлгож энүүндээ үн цэнэ өгч ингэж одоо байр суурин дээр нь тавьж ажилласаа. Нөгөө цаглбар гэдэг юм маш хурдан засаг төрн тогтоогоод өгөөсэй билээ. Тэгвэл бид одоо ажиллаад өгнө. Монгол улстай одоо зүтгэх гэд бэлэн байна. Бид одоо 20 жил бэлдлээ. Санхүүгийн тайлангийн аудитаар бид 20 жил болсон туршлагатай дэлхийн ямар ч улсаас бол бид нар одоо дутхгүй. Энэ хүүгийн хэлээд байгаа тэр гүйцэтгэл нийцэлийн аудит өнөөдөр маш чухал байна. Энэ гүйцэтгэл нийцэлийн аудит чинь зөвхөн хэдэн ягтлан хийдэг ажил биш. Энэ чинь барилгын салбар дээр хэвэл барилгын инженер хийнэ. Эрүүл мэндийн салбар дээр хэвэл эрүүл ахуйч гэдэг юм уу, эм зүйч гэдэг юм уу, эмч гэдэг юм уу хүн хийнэ. Хөдөө аж ахуй дээр хэвэл хөдөө аж ахуй мэргэжлийн хүн орно тийм үү? Тэгэхээр энэ мэргэжлийн одоо энэ шинжээчдийг бол бид энэ гүйцэтгэл нийцэлийн аудитаа авч ажиллана шүү дээ. Тэхийн тулд тэд нар зүгээр мундаг одоо тэргүүний шилдэг одоо юу ойлаг шинжээч байлаа гэхэд тэр хүн бас аудит хийхгүй. Ягаад гэвэл аудит гэдэг чинь өөрөө онолтой, арга зүйтэй, ёс зүйн дүрмтэй, дэлхийн нийтээр дадлага туршлагын юмтай. Тэрийг яах вэ гэдэг зэрэг аудиторуудын холбоо мэтийн ийм төрлийн бас байгууллага боловсруулж өгдөг. Төр нь бол одоо энэ үндэсний аудитын газар тэрийг одоо батламжилж өгдөг. Ийм одоо ажлын тогтолцоог бий болгох гээд тэр одоо тэр бодлогын баримтагч гэдэг юмнууд оруулчихад байгаа байхгүй юу? Тэгтээ зэрэг л тэр одоо их хурл дээр хэлцэж байгааг би телевизээр харсан л да. Тэнд бол одоо нэг л мэдэмгийн гэсэн аудитаа ойлгохгүй нөхдүүд л юм ярьцгаагаа байлээ. Хэнийг удирддаг ямар юун дээр сууж байгаач мэдж байгаа мó юу? Ийм байна шүү дээ. Ийм байхаар зэрэг одоо дээрээ ийм байхад бол бидний ажил бол маш хүндсүүтэй. Тийм учраас тэрнийг юуг нь одоо тогтоогоод өгчмөр байгаа. Тэр үндсэн хуулийн байгууллага болгоод өгчмөр байгаа. Тэр цаглбарын янзлаад өгчмөр байгаа. Тэр хөнөөлсөн дээр нь бол бити одоо тогтоогоод байл дээ. Одоо сангийн яамны сайдын тушаалаар баталсан тарифаар явж байгаа шүү дээ. Монгол улс чинь зах зээл дороод
таалах гурилын үн чинь чөлөөт болоо үстэй зах зээлээрээ 30 жил болж. тий 30 жил болж байна. Тэгэхэд яхаар зэрэг аудитын үнийг одоо төр тогтоогоод байдгийг. Дуулгын төлгөнч 2-3 жил одоо ер нь үе төмөө юм болж ижил сая нэг юм яасан. Тэрнийх нь үн хөлсөх дээр зэрэг бас л одоо хариугүй юм. Тийм үн хөлсөөр тэр нарийн мэргэжлийн усууд ажиллахгүй шүү дээ. Ийм одоо нарийн юмудаа бол бид нар бас яриад одоо ингээ бид нар бол явж байгаа. Энэ одоо сайжирна болно. Тэртэй холбоотойгоор би нөгөө сая аудитын байгууллага аудиторуудын чадвах ямар төвшөнд байна гэдэг дээр бас би нэг товч ярих гэж бодож байна л да. Тэрийн аудитын байгууллагын хувьд бол аудитын дэд байгууллага олон улсын байгууллагуудын гишүүн орон тэгээд бусад аудитын дэд байгууллагуудаас түншийн үнэлгээ гэж хийдэг. Өөрөөр хэлбэл Монгол улсын аудитын дэд байгууллага өнөөдөр ямар төвшөнд явж байна вэ? Юу нь одоо ямар чадвархан дутагдaltaй байна? Ямар чадвархан одоо олон улсын стандартаар хангагдсан байна вэ гэдэг дээр бол үнэлгээ өгөөд энэ дээр бол 4 жилийн хугацаатай Норвегийн аудитын дэд байгууллага өнгөрсөн жил бол Английн аудитын дэд байгууллагаар бол үнэлгээ хийлгэсэн байгаа. Тэр аудитын дэд байгууллага Монгол улсын. За энэ дээр бол ямар асуудал ярих чинь гэхээр олон улсын стандарт мөрдөлт арга зүй аргачлалын хувьд бол олон улсын төвшөнд байна. Олон улсын төвшөнд байна. Аудиторуудын чадвархын хувьд бол хангалттай болж байна. Хараа тус байдал чинь хангахдахгүй байна. Олон улсын стандартаар хүлээн зөвшөөрөгдөхгүй хэмжээнд хүрсэн байна. Энэ асуудлаа улсын хуралдаа төлөвлөж шийдвэрлэе гэдэг ийм зөвлөмжийг бол удаа дараа өгсөн байгаа. Аудиторуудтай холбоотой бол тэр ажлын чанарт нөлөөлдөг бас гадаад хүчин зүйлүүд байна. Энд бол жишээлбэл нэгдүгürt би бол тэр нэг аудитын цогцолбортой холбоотой жигдэн гоо ярьсандаа бол санал нэг байна. 3 сарын дотор Монгол улсын хэмжээний бүх төрлийн байгууллагуудын санхүүгийн дайлангийн дүгнэлтийг гаргадаг ийм хуультай төсвийн тухай хуулиараа. Тэгэхээр энэ манай боловсон хүчин хараа цус аудитын хуулийн этгээдүүдтэй нийлээд ч энэ дээр бүрэн одоо дүгнэлт гаргах тийм хугацаа болцоо стандартын боломжгүй болчиход байгаа хгүй. Тэгэхээр нэгдүгээр энэ хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. За хоёрдугаарт нь болохоор төрийн байгууллагууд болон улсын хурл бол дураараа хууль бүтэлдэг юм. Одоо байгууллагаас санал авахгүйгээр төрийн аудитын бүр ирэхэд одоо тэрийг төрийн аудитоор хийлгэнэ гэдгийг одоо манай төрийн аудитын байгууллагаас санал авахгүйгээр одоо хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулдаг. Жишээлбэл одоо сонгуулийн тухай хууль гэхэд сонгуулийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн бүх шатны ажилбарт нь төрийн аудитын байгууллага дүгнэлт гаргаа. Тэгэхээр төрийн аудитын байгууллагын хүний нөөц өнөөдөр ямар байлаа? Санхүүгийн чадвар ямар байлаа? Тэрийг тооцохгүйгээр маш олон хуулиудад ингэж бүрэн эрэхт нь халтсан байдлаар бол өөрчлөлт оруулаад төрийн аудитын байгууллагаас санал авахгүй. Энэ нь бол тэр ажлын чанар хүний нөөц дутагдaltaй үед бол маш их ачааллогч ажлын чанарт нөлөөлөх магадлал бол байгаа. За тэр ажилтнуудыг чадварчлуулах тал дээр бол бас төрийн аудитын байгууллага өнөөдөр сургалтын байгууллага биш. Ажлын байрны дэх сургалтыг бол мэдээж дадлагдуулах барилгаар явна шүү дээ. Богино хугацааны мэргэжүүлэх юмыг бол бусад байгууллагуудтай мэргэсэн нэгтгэн бодлогын институт юм уу те бусад байгууллагуудтай хамтран хийж болно. Тэгтэл энэ хүмүүсийн чинь өндөр түвшинд аваачихын тулд маш чанартай тийм сургалтын албан ёсны юм хэрэгтэй байна гэдгийг л бид нар тавиад бодлогын бичиг баримтаар энэ дээр төр анхаарал өгөөч. Тэгэхгүй бол эн чинь хаягдчихэд төрийн аудитын байгууллага сургалт явуулаад үндсэн ажиллаа хийхгүй байх, аргагүй байх нөхцөлд хүрээд байна гэдэг юмыг бас энэ бодлогын бичиг баримтаар бол тавьж өгсөн. Тэгэхээр энэ дээр бас төр засаг энэ улсын хурл маань анхаарч энэ асуудал дээр шийдвэр гарах байхаа гэж найдаж байгаа. Бидний дараа энэ бол цахилгааны ясвэр баг зэрэг тодорхойлоод хэлээд бид нэр өнөөдөр аудитын үр ашгийг үр дүнг яаж дээшлүүлэх вэ? Юунд анхаарах ёстой вэ гэдэгт нь бидний өнөөдрийн ярилцлага бол төвлөрж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бид нэр аудитор талаас, аудитын байгууллага талаас бол нэлээд ярьчлаа. Эсвэргээрээ тэгвэл одоо тэднээс үл хамаарах ямар шалтгаан төслүүд байгаа юм бэ? Тэн дээр бид нар юуг анхаарах ёстой вэ гэдэг дээр баг зэрэг тодтоод хэлж дээ. Нэгдүгээрт нь сая үн хөсөө бол манай ойлгомжтой ярьлаа. Энэ хамгийн гол хараа тус байх ёстой юм маань үн ашигласаас их хамааралтай байдаг. Энийг нь төр засгаас хатуу тогтоогоод өгсөн байна. Тэгэхээр энэ дээр мэдээж тэр олон улсын мэргэжлийн байгууллагууд нь хуржээд хараа тус байгаа маа шүү гэдгийг хэлсэн байна те. Хоёрдугаарт нь цаг хугацааны хувьд бол үнэхээр хавчигмал хуульчтад өгсөн. Тэгэхээр явж жаад л нэг сар гараад санхүүгийн тайлангаа бэлтгэдэг нэгтлэн бодох санхүүгийн ажилтнууд ч гэсэн өндөр ачаалттай байдаг. Яг тэр үед нь ахаад аудитын очижоод баталгаажуулах ажлаа давхар хийгээд явна гэхээр нэгтлэн бодогч гэсэн өндөр ачаал өгж байна. Яг аудиторууд ч гэсэн үнэхээр өндөр ачаал өгж. Ингээд цаг хугацаагаар шахаад ирэхээр нөгөө үнэн бодтой дүгнэлт гаргах тийм үү? Хараа тус байх энэ болгон маань эргээд шууд хашилж ажлыг үрдэнэ. Тэгэхээр ийм бүх юмнуудыг бид нар дараа дараагийн хувь тогтоомжид онцгой анхаарах болчихжээ
За мөн энэ ч хэрэглэгчдийн соёл төлөвшийг бас авч үзэх гэсэн. Үнэхээр тэр аудитыг хийлгээд гаргаад өгсөний дараа тэр тайлан хэрэглээд үнэн бодтой шийдвэр гаргаад явах чадах тийм хэрэглэгч нар өнөөдөр төлөвшсөн үгүй юу? Тэр хувийн салбарт ялангуяа ингээд аудитын компаниудын одоо уулзалт ярилцлагаас ингээд анхаарч байгаад хувийн компанид аудитын дүгнэлтийг танилцуулахад хувийн компани захирлууд маань за ийм алдаа гарчжээ, ийм дутагдал илэрчжээ. Одоо нэгэнт өнгөрцөн юм байна. Тэгвэл бид нар цааш та анхаарахад тийм цааш алдаа дутагдал ахиж гарахгүй эрсдэлээс хамгаалахын тулд юун дээр гол нь анхаарах вэ гэдэг асуултыг нэн түрүүнд тавьж байгаа. Гэтэл манай магадгүй улсын салбарт бол нөгөө менежерүүд, төсвийн захирагч нар маань юунаас бодоод алдаа гарч хин дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуултыг илүү тавьж байгаа гэдэг маань бас шат чатандаа нөгөө аудитыг хэрэгжилж байгаа хэрэглэгч нарын соёл бол ямар шатандаа байгаа юм бэ? Ямар ойлголттой байгаа юм бэ гэдэг дээр бас бид нар анхаарах цаг болж байна. Нэг талаас аудиторуудаа бид нартай аудитын компаниудаа чадахжуулах, хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас бас яг түүнийг ашиглаад шийдвэр гаргаж байгаа хэрэглэгчдийг бас бид нар тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлээр хангаж, зорилго чиглэлээ таниулж ээж үр дүнтэй аудитын ажлын үр дүн гаргана, сайжирна гэдэг дээр бас онцгой анхаарах болсон байна. Гэдэг дээр бас манай байгууллагууд ярилцаад энэ талаар бас сургалт явуулах эсвэл тэднэрт ойлгож таниулахын ажлыг бол хийх ёстой байна гэдэг дээр бас төвлөрөөд ажиллаж байна. За хамгийн сүүлийн асуулт манай ер нь яг энэ аудиторын дүгнэлт одоо тайлан гардаг штэ бид нар одоо хэрэглэгчтэй тайлан гаргаж өгнө, дүгнэлт гаргаж өгнө. Одоо ийм гэдэг юм гаргаж өгнө. Тийм зөвлөмж бас өгнө. Яг тэр зүйл ингээ гаргаад өгөхөөр яг олон улсад тэр маань яг хэрхэн үнэлэгддэг юм бэ? Яг үнэн зөв гэдэг тийм юу баталгаа байдгүй. Тэгэхээр энэ дээр бол яагаад бид нар одоо төрийн аудитын байгууллага, хараад суулийн этгээд, дотоод аудит бүгд одоо олон улсын гишүүнчлэл бүхий байгууллагуудад олон улсын холбоонд илсээд байна гэдэг маань тэр олон улсаараа нэг стандартаар явна. Тэр стандартын дагуу одоо Монгол улсад үйл ажиллагаа явагдаж байна гэдэг маань эргээд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх асуудал яригдчих байгаа учраас бид нар дотооддоо нэг өөрсдийнхөө бодлоор нэг стандарт хийгээ яваагүй. Яг олон улсын бусад улс орнуудад ийм стандартыг мөрдөх ёстой гэдэг тэр стандартын дагуу явж байгаа учраас энэ бидний хийсэн аудитын дүгнэлт бүх юм маань олон улсын одоо хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын стандартын дагуу хийгдсэн гэдгээр бол одоо хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд л байгаа л та. Тийм учраас бид нар одоо энэ олон улсын байгууллагуудынхаа стандартуудыг цаг үеэ алдалгүй өөрийн одоо улс орондоо нутагшуулах тэрийг одоо дагаж мөрдөх энэ асуудлууд бол маш одоо цаг хугацаа алдахгүй явагдах юм байдаг. За энэ дээр би бас тодорхойлох юм. Ерөнхийдөө бол аудит бол хараа тус гэж байгаа тийм ээ. Хараа тус одоо дүгнэлт гаргадаг. Хэнээс хамаарахгүй. Өөрийнхөө итгэл үнэмшил дээр, өөрийнхөө мэрэгжлийн үн зэн дээр суурилж дүгнэлт гаргадаг, шударга дүгнэлт гаргадаг байгууллага шүү дээ. Нэг. Хоёрдугаарт бол тэр утгаараа ер нь аудиторын дүгнэлт гэдэг бол одоо ямар нэгэн тийм одоо нэг уран зохиолын халилттай одоо нэг ийм одоо оршилтой тийм зүйл байдгүй. Энэ бол цаанаасаа дэлхийн нийтээрээ зарчмуудын тодорхойлоод өгсөн, үг хэллэгийг тодорхойлоод өгсөн стандарттай гэдгийг. Цэвэр дүгнэлт өгнө гэвэл зөрчилгүй цэвэр дүгнэлт өгнө гэвэл ингэж хэлнэ. Ийм түлхүүр үгээр ингэж илэрхийлнэ. Хязгаартай дүгнэлт өгөх юм бол энэ хязгаартай параграфууд дээр нь ингэж бичиж илэрхийлнэ. Ийм хязгаарлна гэдэг нь бүгд стандарт дүрмтэй. Тийм учраас энд ямар нэгэн тэр одоо хувь хүний сэтгэл хөдлөл юм уу? Ямар нэгэн хүний одоо ятгалгаар чи надад жаахан чангалаад жаахан буруу тийшин жаахан чангалаад өг гэдэг ямыг одоо дагдаг тийм одоо юм бол байхгүй. Тэр битгий л одоо стандарт дүгнэлтийн доотлолд бол энэ хүү дүгнэлт нь олон нийтэд бол одоо хэрэглэгдэнэ. Энэ хүү дүгнэлт нь бол хувьцаа эзэмшигчдэд одоо хэрэглэгдэнэ. Энэ хүү дүгнэлт бол зөвхөн одоо тэр захиалагч буюу удирдлагад хэрэглэгдэнэ гэх тэр хэрэглэгчийн хүртэл одоо тодорхой заагаад өгсөн ийм зүйл шүү дээ. Тийм учраас энд бол ерөөсөө маш нарийн. Нөгөө талдаа харин тэр зөвлөгөө гэдэг юм бол харин одоо хязгааргүй дээ. Тэр одоо ёстой тэр одоо бичиж байгаа хүний ур чадвар туршлагаар шалтгаална. Бүр жижигхнээс нь эхлээд одоо тэр томын хүртэл галбаалны юм одоо бичнэ үү? Зарим одоо гол юмнуудыг бичээ, зарим нь амаараа хэлээд дуусгана уу? Энэ бол тэр зөвлөгөөн дээр бол одоо тэр тухайн аудиторын л одоо ур чадварын асуудал. Сүүлийн асуудал гэсэн учраас хэрэглэгчтэй бас нэг хэрэгтэй байх болов гэсэн хоёрсны асуулттай холбоогоор нэмээд хэлчихэ. Тэгэхээр сая инх бол захирал ярьлаа те. Аудит бол өнгөрсөн хугацаанд гаргаж ирээд тэгсэн байна, тэгсэн байна гэхээсээ илүү
цаг үетэйгээ хөл нийлүүлээд эсвэл реал таймаар яг зэрэгцээд явна. Эсвэл ер нь бол орчин үеийн аудит ирээдүйд үеийг эрсдэлж эхэлжээ. Энэ тал дээр манай хэрэглэгчид маань анхаарад аудитын сэдвийг нь батлахтааж гисэн, аудитын үйлчлэгийг авахтааж гисэн ирээдүйд манад ямар эрсдэл гарах вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулаач гэж хэлмээр байна. Нэгдүгээрт хоёрдугаарт нь бас нэг гол санаа бол эхний санаатай холбоотой. За тэгээд бол цэглэг ярьж байгаа. Ерөнхийдөө яг сайн нөгөө зөвлөмж гэдэг дээр олон улсад бол тэр нөгөө хяналт шалгалт гэхээс илүү одоо зөвлөгөө өгдөг. Энэ чиглэл хандлагууд бол нэлээд одоо төгөөмөл болж байна л да. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын тогтолцоо бүтэц одоо юунд нь алдаа байна, ямар алдаа байна гэдэг чиглэл рүүгээ. Тэгэхээр тэр аудитын байгууллагын зөвс бол сүүлийн 2 жилд анхаарч байгаа асуудал бол ер нь улсын хэмжээний стратегийн ач холбогдлогын асуудлууд дээр анхаарья. За 2018 онд бол жишээлбэл тэр аудитын байгууллага бол улсын хэмжээнд эдийн засгийн одоо томоохон одоо бүтээн байгуулалт хийж байгаа аж ахуйн нэгтгэж гэдэг юм уу те эдийн засгт нөлөөтэй энэ асуудлууд дээр анхаарч ажиллая. Тухайлбал одоо Монгол улсын Эрдэнэ төлөвлөлтөөр хөгжлийн банкны үйл ажиллагаа гэдэг юм уу алт хөтөлбөр Монгол банкны үйл ажиллагааг дандаа эдийн засгийн чиглэлийн улсын төсвийн хөрөнгө оруулалт үндсэн чиглэлгээд гол асуудлууд дээр анхаарал салбараар нь авч үзье. За энэ 19 оныг одоо нийгмийн халамж, нийгмийн үйлчлэгээ, боловсрол, эрүүл мэндийн салбарт юу болоод байна вэ? Энэний бодлого ер нь зөв явж байгаа үгүй юу гэдэгтэр аудитын фокусыг анхааруул болгоё гэдэг ийм байдлаар асуудалтай урьдчилан харж ингэж шатаар нь авч үзэж явахгүй бол энэ бодлогын төвшөндөө ер нь бид нар жижиг сажиг хяналт шалгалт хийсээр бодлогын төвшин маань алдагдах юм байна гэдэг дээр нь бол нэлээд түлхүү анхаарч ажиллаж байгаа. Одоо сая төгрөгөөр 100 зарцуулалт хийх байсан. Тэгвэл 101 сая төгрөгөөр засуулж эсвэл 90 сая засуулж гэхээсээ илүү 100 сая төгрөгөөр ямар үр дүнд хүрэх байсан юм бэ? Тэгвэл ямар үр дүнд хүрсэн юм бэ гэдэг хоёрыг уялдуулж илүү шийдвэр гаргаач. Шийдвэр гаргахад тэр аудитыг илүү ашиглаач. Тэгэх юм бол өшөө бид нар нөгөө бодлого зорилт маань үр дүнтэй хэрэгжихэд илүү аудит маань хувь нэмрээ оруулах юм шүү. Тэгээд бас онцгой хараач гэдэг байсан. Би ганц зүйл хэлье. Тэгэхээр энэ одоо Монголын аудитын халдварны ажлыг хийж байгаа ийм 3 хүн сууж л да. Тэгэхээр бид бол өнөөдөр нэг том шинжилт хийх хэрэгтэй. Энийхээ хийж байгаа, ярьж байгаа. Энэ юу гэхээр өнөөдөр дэлхийн нийтээр энэ мэдээллийн технологи, энэ үүлэн технологи, энэ юм чинь бол одоо бүр хол яваад өглөө шүү дээ. Тэгэхээр бид одоо зүгээр одоо нэг Word Excel гэдэг одоо юм байдаг да тэгсэн. Тэр үн дээр суугаад одоо ингээд нэг програм хон оруулчаад ингээд хийгээд нэг хөдөлгөөр хөнгөвчлөх төдийхөн одоо ажлыг хийгээд суудаг цаг үе бол үжээ өнгөрсөө. Тийм учраас бол дэлхийн хөгжлөөс одоо хосрохгүй тулд бол тэр нэг бол үүлэн технологи нөгөө мэдээлэл технологийн өнөө үеийн цаг үеийн мод болж байгаа энэ асуудлууд руу бид нар маш уурхай орж ингэж одоо ажиллах энэ ажил руу явж байгаа. Манай одоо төрийн аудитын нөхдүүд маань бол энэ жил одоо сайхан програм хийсэн байна лээ. Бас одоо шалгадаг програм хийсэн. Манай одоо захиалгаар хийсэн манай аудиторуудыг магтаж байна лээ. Ер нь бас аятайх юм болсон байна. Жижиг сажиг засвар өөрчлөлт байна. Гэх мэтээр би манай салбар бид одоо энэ IT технологи руугаа нэлээд одоо анхаарах одоо ийм цаг болсон. Энэ бол бидний одоо хөгжлийн бидний нүүр царайг харуулах юм одоо том өөрчлөлтийн нэг гол цөм байх болно гэдэг одоо бас телевизэрж байгаа асуудаас дашим дуулгач. За ингээд урилгыг хүлээж авч ирж ярилцсан та бүхэнд маш их баярлалаа. Ажилд нь өндөр амжилт хүсье. Өнөөдрийн бидний одоо ярьсан сэдв бол хэдий зөвхөн аудитыг тойрсон асуудал байсан боловч энэ бас өөрөө улсын эдийн засагтай Монгол улстай заашгүй холбоотой учраас маш өргөн сэдвийг хамарсан болов, өргөн хүрээг хамарсан болов гэж бодож байна. Тэгээ та бүхнийхээ ажил үйлс өндөр амжилт хүсье. Баярлалаа та бүхэндээ. Үзэгчдээ Eagle TV-д нэг сэдвээр ярилцлага өндөрлүүлж байна. Хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.